нийслэлийн ерөнхий боловсролын Улаанбаатар сургуулийн танилцуулга. Сайн байна уу? Нийслэлийн ерөнхий боловсролын Улаанбаатар сургууль тавтай морил. Улаанбаатар сургууль нь анх 2004 онд Улаанбаатар баг сургууль нэртэйгээр байгуулагдаж 2008 онд ерөнхий боловсролын сургууль болж өргөцсөн. Манай сургууль нь нийт 990 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд хичээлийн 1-2 дугаар байртай. Хичээлийн 1-р байранд 1-5 дугаар ангийн хүүхдүүд, хичээлийн 2 дугаар байранд 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүд суралцдаг. Ингээд хэдүүлээ хичээлийн 1-р байртай танилцъя. Хичээлийн 1-р байрны 2 дугаар тохиолдолд хэлний кабинетууд болон зургийн хичээл мөн 1-р ангийн сурагчдын хичээлийн анги танхим байрладаг байгаа. Хэдүүлээ Солонгос хэлний кабинеттэй танилцъя. 시작. 우리는 한국어를 좋아해요. Манай сургууль зургийн дугуйлантай. Манай сургуулийн сурагчид дүүрэг, хот, улсын зургийн уралдаанд амжилттай оролцдог. За дараагийн кабинет англи хэлний кабинеттэй хэдүүлээ танилцгаая. Уран тохиолт хичээлийн анги танхимууд байрлаж байна. За манай сургууль нь сургуулийнхаа 9 дадал хэвшил болгон хэрэгжүүлж байна. За хэлээрэй хүүхдүүд байна. Энийг хүнлэг дөрөв цуцаа онцо эрүүл мэндэд Анхаарал цаг баримтлах хуцаа зүс сэглэг сургуулийнхаа эрхэм зорилгыг хэлээрэй. Зорилго. их найдвар нэгэн сургаан сараа нийслэлийн ерөнхий боловсролын Улаанбаатар сургуулийн сурагч би. Огоон хайдаг гар утсаа зөв ашиглах цэвэр цэмцэр үнэн шударга сурагч байхаа амлаж байна. Хичээлийн 1-р байрны 4 давхарт 4-5 дугаар ангийн анги танхимууд болон хөгжмийн кабинет байдаг. Манай сургуульд ном уншихын цагтай. 7 хоногт нэг удаа ном уншихын цаг ордог. Ном уншихын цагаараа бид ном уншиж үгийн баялгаа нэмэгдүүлдэг. Өөрийн дуртай хамгийн сонирхолтой зохиолоос уншсан зүйлээ найзуудаа танилцуулах тийм хүүхэд байна уу? Найзуудаа миний хамгийн сүүлд уншсан ном бол Зурмал сарны өнөр. Би энэ номоос нэгнийг ашиглаж болохгүй ойлгож авсан. Би уг соёлоосоо суралцаж, ятаг хөгжмийн дугуйланд суралцаж байна. 5 давхарт нийт 350 хүний хүчин чадалтай урлаг зааланд соёл урлагийн үйл ажиллагаагаа явуулж байна. 350 хүний суудал бүхий 2 хурлын зал, иж бүрэн тоноглогдсон биеийн дэмрийн их баг 2 зал, стандарт бүхий таквондогийн зал, бүжгийн зал, хөгжмийн 2 дээх болон химийн лаборатори, физикийн лаборатори, төгөлдөр хуурын кабинет болон англи, солонгос хэлний 4 танхим, эрэгтэй эмэгтэй технологийн кабинет болон зургийн кабинет, 990 хүүхдийн суудал бүхий хичээлийн 2 байртай. Бид эрүүл зүйн Монгол хүнийг сургууль хүмүүжүүлэхийн тулд өглөө бүр өглөөний дасгал, сургууль хүмүүжлийн яриа, дэлхийн болон Монголын сонгодог урлагийг өглөө бүр сонсож хичээлээ эхлүүлдэг. Нэг удаадаа 250 хүн хүлээн авдаг эрүүл ахуйн шаардлага хангасан цайны газартай. Сурагчдын аюулгүй байдлыг ханган 2 чиглэлд сургуулийн автобусаар үйлчлэхээс гадна орчин үеийн жижиг стандарт бүхий цайны газраар дамжуулан нийт багш сурагчдаа иж бүрдэл хоолоор үйлчилдэг. Хичээлийн 2 дугаар байр 6-аас 12 дугаар ангийн сурагчдын анги танхимтай хамтдаа танилцгаая. Хичээлийн 2 дугаар байрны B1 давхарт дизайн технологийн кабинет, хөгжмийн кабинет, таеквондогийн зал байгаа.
технологийн хичээл болон дугуйлангараа цаасан урлал, зүүмэл урлал, шүрэн урлал болон давсан урлал, макет зэрэг бүтээлүүдийг хийдэг. Манай сургууль нь сурагчдаа дэмжсэн сурагчийн албатай. Сурагчийн алба нь сурагчийн албаны дарга нийгмийн ажилтан, эмч, сэтгэл зүйч нар хамтран ажилладаг. Сайн байна уу? Манай сургуулийн Арабик чирийн клуб байна. Манай клуб хамрагдсанаар та улс дүүрэг хотын болон амбаа клубүүдийн аврах шалгаруулах тэмцээнд оролцох бүрэн боломжтой байгаа. Бид хичээл болсныхаа дараа технологийн өрөөнд орж сонирхлоороо Шатардаам тоглодог. Шатардаам тоглох нь хүний оюун ухаанд нөлөөлдөг, мөн сууд сурахад маш их хэрэгээр нөлөөлдөг. Манай Улаанбаатар сургууль 2010 оноос эхлээд уран зохиолын хичээлийг бодлогын түвшиндөө 3 үе шаттайгаар зорилт тавин хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь уншигч сурагчтай болох, хоёр дахь нь хүн төрөлхтний болон Монгол хүний зөв сэтгэхүйн үзэл бодлыг төлөвшүүлсэн ийм хүүхдүүдтэй болох, гурав дахь нь хариуцлагатай хүүхдүүдтэй болох гэсэн ийм 3 үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагаануудаа хийж явж байна. Манай сургуулийн номын сан ахлах анги, дунд анги, бага ангийн сурагчдын сонирхол нийцсэн англи хэл, солонгос хэл, монгол хэл дээрх 17 мянган төрлийн номтой. Where is it? Where is it? It's in maybe England, United Kingdom, right? Сайн байцгаана уу? Манай сургууль 3-аас 12 дугаар ангид Оксфорд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. За энэ хөтөлбөр нь болохоор 21-р зууны олон улсын стандарт арга зүйтэй өсвөр насны сурагчдын сэтгхүүн онцлогт тохирсон шинэлэг сонирхол татам мэдээллийг агуулсан сурагчдын дөрвөн ур чадварт суурилсан цогц хөтөлбөр юм аа. Might be inside waiting for visitors. United Kingdom. So this looks old ones, right? Бид ажлын байран дээрээ хөгждөг.